шинэ объект очоод нэг коннууд нь бас юм ууснаа идгөөж болж магадгүй гэх тэр талаас нь. За тийшээ маргаа. Нэг ховцлог хонжуугийн хурцсан ховцлог шинэ утагт очоод шинэ ормосноо идээд хонжуугаа тоохгүй байж магадгүй. Эндээс эсвэл нөгөө хонжуугаа араа цөөхний багш нь болчихлаа. За цаашаа. Unşık çoktan
За оюуны мэдмийн номныхоо 54 дугаар бодсыг нэ. 4-р хэсэг рүү. За өөртөө уншлага 54. За уншлагтойгоо өөртөө уншлага 3 минутыг хийлээ. Яг доотлолт нь үчиж шүү. За яа. Хүний эцний хаа. Зөвлөө яваад энэ яцтай дахиад нөгөө бидний нүдлэх хэстэй өрөө зүшгтэй ямар өгнөд байна вэ? Араар бас зураарай. За ямар өнгөр бас бичлэгтэй үг орсон байна вэ энд? Эхний үгийг хэлээрээ бүгдээрээ хэлье. Өргөх. Бидний өргөх гэдээсэн үг. За та нар үндсний өвчгээр бичсэн доогуур араар нь зураа явна тийм ээ. Багш нь энэ дээр тэмдэглэж. Өөр энэ дээр үг байсан уу? Өвс. Өвс. Дахиад бүгдчих. Энэ өгүүлбэрт ороогүй дахиад бид нэр дахиад нөгөө нүдлэг үүгэл гэдэг үг орсон байна тийм үү? Үүлэг юу гэж байлгалтаа? За яагаад бид нэр өвгөц бичлэгтэй үг бичвэ? Яаж бичлэгтэй өвгөц бичлэгтэй? Хэлээ хамаагүй өөр болж байгаа. Шууд дуудлага бичлэг хоёр яадаг вэ? Дуудлага бичигддэг тийм ээ. За. Өөрөөр хэлбэл яаж вэ нөө? Хэр гэхэд хэр урдгшгийг яаж вэ нөө? Урдгшгийг хоёр өөр гişгээр тэмдэглэхэд төгсгөлийн гişгийг яадаг вүлээ? Төгсгөлийн гişгээр дуудадаг тийм үү? За энэ үгнүүд бол үгийн нэгдүгээр үеийн эхний үеийн ямар гişгүүдийг ээгээр бичсэн байна? Гişгийг ээгээр тэмдэглэж бичигддэг боломжтой юм өвгөц өгнүүд байдаг байх юм. За ингээд бид нар түрүүний хичээлээр танил бас сэдвээс уншсан байгаа тийм ээ. За тэгвэл өнөөдөр эхээ нэлээ уншаад үзсэн учраас бүгдээрээ яах нь вэ? Биенийхээ унших гурдыг танил эхээс үзье. За одоо энэ хаалт талаасаа явчихдаг гоо. Дандаа цонхол талгаа яваа. За нумаа саяхан ихийг уншиж шүү юм. Саяхан уншсан их уншиж. Бэлнэ? За.
Тэгвэл бид нар хурдан уншдаг болохын тулд яах хэрэгтэй байх нь вэ? Уншаад байх хэрэгтэй тийм ээ. За өнөөдрийн хичээлийн үйл ажиллагаагаар бид нэр ер нь юу мэдэж авсан бэ? Өргөн зуршилтэй үг. За зүйтэй нэмээрээ. Унших хурдтай. Унших хурдтай гэсэн өөр. Зүйтэй болно. За одоо тэгвэл бүгдээрээ минь өгдөл өөрсдийнхөө оноог нэгтгэж байгаа. Оноог нэгтгэх. Бид 10 оноо авах хэрэгтэй тийм үү? За тэгээд өөрснийгөө зөвлөн гутаа гарахтаа тэмдэглээ явж байгаа. За яа. За ингээд гэрээ даалгавар энэ үгнүүдээ дахиад ирэхэд хичээлийн ихэд багш нь хичүүлэх юм байгаа шүү. За яа. Дэвтэртээ сайхан тэмдэглээд аваарай. Тэгээд бид нар яадаг үлээ ихэ? Гөрөөл бичдэг. Орчин цаг гэрээдээ бичдэг тийм ээ. За баг болсон байгаа тийм ээ нөгөө багууд байгаа шүү дээ манай. За багуудын хүмүүс нааш анхаарч багш нэнтэйс юу байгаа те. Шоо орхоод хэд болж байна. За 6 гэдэг чинь 5 байгаа юу? Нэгдүгээр хүүхдүүд эргээд ингээд тоолоо заяа. Эхний хүүхдүүд дараагийн нөгөө нэг хөрвүүлэхдээ 2 хэсгийг хөрвүүлсэн тийм үү? 6 нэгдүгээр багийн нэгдүгээр хүүхдүүд 2 дугаар хэсгийн өргөц бичлэгтэй үгнүүдийг бусдадаа яах нь олж яагаад өгөх цогыг тайлбарлахад бэлдэж ирээрэй. Ойлголоо? За ингээд өчигдөр дуслаа. Заасан багшаа